Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс үзүүлж байна. Тэтгэм цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал Монгол улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгчилжүүлсэн энэхүү үйл явдал нь урд хожид болж байгаагүй үйл явдал. Энэ нэг бөгөөд онцгой энэ нөхцөл байдал нь зөвхөн эдийн засгийн нөөц чадварт төдийгүй шинжлэх ухааны технологийн инновацийн хувьд сорил олон тулгарч улмаар засаглалын дархлааг шалгах нэгэн шалгуур болж байна. Ийм цаг үед хөдөлмөрийн ажил амьдралын хэвийн горим алдагдсан энэхүү цаг үед бүгдээрээ шөнийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргахын төлөө төрийн байгууллагууд хариуцсан чиг үүргийнхээ дагуу мэдээллийг ил дод нээлттэй байлгах, өөрийн нөөц боломж болцоо, хүчин чадал, авч буй арга хэмжээ, шийдэл, санал болгож буй хэлбэрийг олон нийтэд ойлгомжтой нэгдмэл байдлаар танилцуулах нь цар тахлыг хамтдаа даван туулахад ач холбогдолтой үр дүнтэй эхний алхам болох үлээ. За хөл хорооны энэхүү цаг үед цахим байдлаар ажиллах, цахимаас мэдээлэл авах байдал, онлайнаар ажил хөдөлмөрийг хөтлөн явуулах байдал огцон өсөж байгаа бөгөөд 60 хүртэл өсөж байна гэдэг нь дүн үзүүлэлттэй байдаг. Ийм учраас мэдээллийн бодит үнийг ялгах, салгах, улмаар хувиа хичээх зарчмаар биш хамтдаа эв нэгдэлтэйгээр энэхүү цаг үеийг даван туулах. Энэхүү цаг үеийг даван туулахдаа хамгийн гол нь хүний эрхийн үндсэн асуудлыг орхигдуулахгүйгээр зөвхөн хууль заасан хязгаарын хүрээнд шаардлагатай зайлшгүй арга хэмжээ авах байдлаар шийдвэр гаргахад төрийн байгууллагууд анхаарах үүрэгтэйгээс гадна хэвлэл мэдээлэл сэтгүүлчид энэ цаг үед мэдээллийг хэлбэл байдлаар олон далын их сурвалжтайгаар үнэн бодиттой мэдээлэлээр хангах үүрэг хүлээдэг. Мөн иргэд бидний хамтын оролцоо, хяналт, хамтын хариуцлага энэ цаг үед чухал үлээ. Цар тахлыг хүний эрхийн мэдрэмжтэйгээр даван туулъя. Хүний эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрд. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс